everyone. Өнөөдрийн бичлэгээрээ би 2000 оны Солонгос дуучин Lee Hyori-гийн нүүр бодлыг туршиж үзнэ. Ойрын үед Instagram болон TikTok дээр би яг Lee Hyori-гийн 10 minutes гэдэг дуун дээр яг нүүр бодлын туршилт одоо transformation ер нь амар их тренд болсон. Тэгээ би ер нь энэ нүүр бодлыг одоо өөрөө туршиж үзмээр байна. Тийм болохоор энэ бичлэгэн дээрээ бүгдээрээ хамт туршиж үзэх болно. Тэгээд 2000 оны эхний үеэр энэ үед K-pop солонгос хүмүүс линз амар үздэг байсан. Би өөр өөрөө нэг амар линз зүүдгүй. Тэгээ би нэг сарын хавтаа би энэ нэг хайрцаг дотор хоёр линз хоёулаа байх юм байх гэж бодсон чинь зөвхөн нэг хэрдэм бэлээ. Би бүр гайхаад ийм том савнд нэг жижиг юм ирэхээр энэ савнд нь ингээд хоёр юм байхаар харагдаж байгаа. Яана би одоо бас хурдхамстай. Oh my gosh. Oh, this is hard. Тэбэчаараа. Өөрөө ерөн шууд хуруугаараа линз зүүж юуроос сураагүй. Би ийм жижигхэн твизер юм уу дардана би линз зүүд юм аа. Тийм болохоор зэгтэрэ тавиад тэгээд ингүүл арай хурдан багахгүй. Би амар санаа мэдгүй. Хүмүүс яг зүгээр шууд хуруугаараа линзээ оруулчихдаг би сайн мэдэхгүй байна. Надад заавалчгүй нэг юм хэрэгтэй. Тэгэхгүй бол хуруугаараа оруулахаар амар хэцүү юм шиг санагдаж шүү дээ. Би жоохон яг одоо жоохон өндөг шиг харагдаад байна шин. Би нэг таагараад. За. Дан. За одоо линзээ зүүц юм чинь би одоо зүгээр шууд нүдэ бодлаа. 2000 оны makeup look дээр бол хүмүүс тийм цэнхэр, цайвар цэнхэр, цагаан тийм нүур бодлтын өнгө ер нь амар их бодож илээ. Цэнхэр өнгө жоохон хот үг юм чинь надад жоохон concealer хэрэгтэй. Мэдээж eye primer ашиглаж олно. Гэтэ би өөрөө надад concealer ашиглал илүү өнгө нь илүү тод гардын юм шиг надад санагддаг. Би энэ тэнийг өөр амар олон жил ашиглаж байна. Одоо барыг ямар ч тэн авахгүй нөгөө James Charles-ийн mini palette Morphe ашигласан James Charles. I know James Charles одоо амар controversial figure болсон. Гэтэ энэ үдний тэнднэр үнэхээр бүх өнгө байдаг. Тэгээ энийг авснаас хойш надад дахиж өөр нь өөр тэндний тэн авах шалтгаан байхгүй болсон шүү дээ. За би эхэлж жоохон цагаанаар эхэлж нүдээ ингээ булаа. Тэгээ дээрээс нь энэ цайвар цэнхэр өнгөөр би жоохон Танар ойр нөгөө нэг Queens of Tears-ийг үзсэн. Би дөнгөж сайхан Queens of Tears-ийг үзээд дуусгацсан. And oh my god. Like хамт үзчихсэн найзууд амар уйлаад байсан. Гэтэ мэдхгүй. Би өөрөөсөө нэг амар уйлаагүй. Гэтэ ингээд Studio Dragon-ийн гүн бас солонгос кинонууд юм бол амар гоё. Миний бол хамгийн дуртай солонгос кино бол нөгөө Crash Landing on You. Байтаараа. За би одоо яг энэ цайвар цэнхэр өнгөөр орж ишээ заяа. Би зүгээр шууд энэ ингээд шууд хуруугаараа би өнгө аваа зүгээр төрөх чинь. Anyways, би Crash Landing on You үзэж байхад би бүр амар үйлчээсэн. Тэгээд анх үзсэйхэн дараа би дахиад 2-3 удаа ингэсэн. Ерөн би жилдээ Crash Landing on-ыг ядаж нэг удаа үзэх дуртай. Тэгээд үзэх болгонд ингээд үйл болдог гэх юм уу та. It's like амар such a good show. Тэгээд би Queens of Tears-ийг би сонсчоод ингээд бас миний ингээд дуртай жүжигчдүүд ингээд бас тоглож байсан. Би бас ялгаагүй ингээд амар уйлах юм баах. Ер нь амар гоё ах гэж би бодсон. Окей. Амар гоё яасан. Гэтэ би өрөөсөө тэгээд Crash Landing on-ыг ингээд үзэж байхдаа уйлсан шигээ би юусоо уйлаагүй. Like Queens of Tears-ийг үзэж байхдаа би юусоо уйлаагүй. За би одоо энэ илүү энэ жоохон хөх өнгөөр нь нүднийхэн гадна талыг бодлаа. Гэтэ та нар уйсан уу? Тэр уйсан бол яг л болоо. Би одоо битгбэд яатсан юм бэ? Ер нь солонгос кинод үзээгүй болохоор Queen of Hearts-ыг үзсэн чинь амар гоё байсан. Suddenly ингээд тэгээд энэ Lee Hyori-гийн нүүр бодлын тренд бас ингээд TikTok, Instagram дээр амар юу болоо буцаад ингээд амар солонгос entertainment руу ингээд буцаад ороо сонирхмоор амар санагдсан. Тэгээд би өчигдөр ингээд Rotten Mango гэдэг YouTube дээр юм channel олсон. Тэгээд энэ channel дээр энэ солонгос одоо Америк охин амар олон тийм солонгот болсон одоо true crime stories-ууд амар их ярьдаг. Тэгээд ёо солонгос ч юмстай амар юм болдсон бэлээ штэ. I was like oh my god, бараг солонгос киног амар хүмүүс амар сүртэй dramatic ингээд ер нь ингээд те. Гэтэ яг ингээд солонгос болдог ингээд сторинуудыг сонсох юм бол бүр oh my god, юу K-drama бараг тэр K-dramагаас нь илүү амар юм болт юм билээ.
Тэгээд өчигдөр үзэж байхдаа би нөгөө нэг Big Bang-ийн нөгөө Lee Seung-riгийн Burn and Sunny case-ийг би дахиж үзсэн. Би энэний тухай Orion Lee-дээр бичлэг хийжсэн. Тэгээд гэтээ амар олон жилийн өмнө хийжсэн болохоор би ер нь яг юу босноо ер нь жоохон мартсан байлээ. Тэгээд би яагаад тэрийг дахиж үзсэн бэ гэхээр дөнгөж сая 2 сар тэгээд за байж араа. За одоо би нүднийхэн доод талыг darker энэ хөх өнгө жоохныг аваа. Тэгээд нүднийхэн доод талыг бодно. Anyways, тэгээд манай найз Франц руугаа явж байгаа гэж хэлтийн уулзалт хийсэн. Тэгээд намайг энд Taipei drag show намайг ирсэн. Like the drag show was great. Яг тэр drag show-ын тайз нь яг ингээ голтой байдаг. Тэгээд тайзных нь ингээд хажуу талд ингээ дээгүүр ингээд том ингээд дэлгэцүүд байдаг. Тэгээд дээшээ харагтаад ингээд дэлгэц рүү ингээ харсан Taiwan welcome Seung-ri гэж бичсэн байсан. Тэгэхээр би гайхаад Хүшээ эн чин тэр нөгөө Big Bang-ийн нөгөө Seung-ri барай биш үсттэй яриа энэ клубд байгаа юм биш үсттэй гэж би бүр бодоод гайхаад. Одоо миний сүүлээ сонсон мэдээ бол Lee Seung-ri шоронд байсан. Тэгэхээр би гайхаад яагаад энэ Lee Seung-ригийн нэрийг бичээд байгаа юм бол арай шоронгоос гарсан Тайванд байгаа юм биш үсттэй гэж одоо гайхаад. Миний хажууд яг нэг security guard зогсож байсан. Тэгээ би тэр security guard-аас би ингээ асуусан аахгүй. Дэн ингээ нөгөө Big Bang-ийн та нарын яриад байгаа Lee Seung-ri мөн үү гэж асуусан чинь тэр security guard тийм мөн like Lee Seung-ri одоо энд байна гэж над руу ингээд зааж өгч байгаа хгүй да ингээд яг ингээд тэр тайзны нөгөө талд Lee Seung-ri яг тэнд ингээд ширээн дээр тэр ингээд цагаан малгайтай подологтой ингээд саарал ингээд хүдийтэй ингээд юутантай цамцтай ингээд сууж ингээд заагаад өгдөө. And I was like ингээд бүр ингээд гайхаад тэгээд би ингээд хажууд байгаа найзтай хэлсэн аахгүй да хөө чи нөгөө Big Bang-ийн like Seung-ri чи мэдгүй миний найз бас та хөө Seung-ri чи шоронд байгаа гэдэг гэсэн. I was like no Seung-ri яг одоо тайзны нөгөө талд бидний өдөөс хараад сууж. Тэгсэн чинь хажуунаас тэ нөгөө security guard намайг дахиж дуудаад за галаач ирэнгүүтээ ахуулсан зураг харуулад тэгсэн чинь яг үнэхээр мөн байна. Тэгээд I was like wow. Та нар ингээд Lee Seung-riгийн хэрийг мэдэхгүй болвол ингээд богинохоор хэлвэл 2000 хэдэн он юм бэ? 18 оны 19 онд ч юм уу. Seung-ri ингээд хойд солонгост ингээд амар том хүн бүхний ингээд мэддэг амар олон хүмүүс очдог тийм night clubтай байсан. Тэр клуб хин 8-аас болоод ер нь хаагдсан. Холбогдсон хүмүүс нь бол яг тэр Big Bang-ийн тэр Seung-ri байсан. Тэгээд өөр бас амар олон тийм K-pop-ийн idol-ууд тэгээд зарим нь бараг амар тийм нэр хүндтэй цагдаагийн дараа бас амар том компаниудын ингээд даргууд тэгээд зөвхөн одоо хойд солонгостой биш ингээд Хятад, Тайван, Сингапур гэдэг ер нь амар олон хүмүүс ингээд холбоотой тийм бэлгийн 8 ингээд болжсэн. Тэгээд энэ бүх юмуд нь одоо ингээд group chat-аар анх мэддэж ингээд болоод тэгээд шоронд орсон гэж байгаа байхгүй да. Тэгээд сонин юм нь би бол бодохтой ингээд тийм том хэрэг болж байгаа юм чинь ингээд битгүй бараг 5 6-нд бараг 5-аас дээш жил ингээд шоронд байх ах гэж утсан. Чинь Seung-ri дөнгөж 1.5 жил шоронд суусан юм билээ. Which is like crazy to me. Аимшигтай тийм одоо гэмт хэрэг хүрчээ 1.5 жилийн хороонд байна гэдэг бол миний хувьд юу ч биш юм шиг одоо ингээд одоо санагдсан. Одоо би цагаан тэнэ нүднийхэн голыг одоо тодрууллаа. За anyway, солонгосын хуулийг би сайн мэдэхгүй байна. Гэтэ тэр бичлэгээр одоо Rotten Mango хийснээр бол ингээд 1.5 жилээс доош шорон цугуул ингээд тэр хүний одоо record дээр нь одоо бичигдэхгүй. Одоо өөрийнхөө тэр хувийн хэрэг дээр нь бичигдэхгүй. Тэгээд apparently Seung-ri яг 1.5 жил яг бүтэн ол 20-нд байгаагүй. Гарах цагийнхан одоо яг гарах өдрийнхэн 2 өдрийн өмнө шоронгоос гарсан юм билээ. Тийм болохоор яг 1.5 жил биш болохоор одоо Seung-ri-гийн одоо хувийн хэрэг дээр бол бичигдээгүй гэсэн. Тийм болохоор technically Seung-ri ингээд гимгүүч гэжтэй одоо цаасан дээр бол ер нь гимгүү хүн л гэсэн. Which is so crazy. Тэгэхээр надаа ингээд нэг амар санагдсан ингээд энэ хүн тэ амар олон ингээд охтуудад ингээд бараг бүхэл амьдралд нь ингээд траума өгөх ингээд юм хийчээ. Тэгээд одоо ингээд зүгээр ингээд Тайваны клубд ингээд зураг авахуулаад явчихیں۔ Тэгээд хүмүүс ингээд амар хурдан ингээд мартцсан. Ямар ч юмхтэй хүн ингээд яг Seung-ri-гийн хийсэн юмыг та нар яг ингээд бүгдийг нь уншаад ингээд мэдээллийг ингээд 100% ингээд ойлгох юм бол ер нь тэр хүний энэ хажууд баймааргүй санагдав. Гэтэл мэдхгүй. Тэгээд нөгөө царайлаг бод болохоор тэгээд хүмүүс амархан мартах юм дөө. Яа. За anyways, жоохон амар sad, амар солонгос кино ярьж байгаа. Амар хэрэг гэдэг авчлаа. Яа. Тэгээд би ер нь тэгээд анх удаага тэгээд тийм солонгос од ингээд K-pop star ингээд харсан. Тэгээд
Yeah, it was like really weird. За одоо би нүднийхэн eyeliner-а хийнэ. За ингээ контра зүгээр дээшээ татгаас би жоох ингээ тий хажуу тийшээгаа ингээ батчих. За тэгээд за ингээ доошоогоо татчихлаа. За одоо би доошоогоо доод талд нь жоох ингээд би энэ 2000 оны ялангуяа энэ Lee Hyori-гийн нүүр бодолт нь ингээд тренд болж байгаад ер нь би амар баяртай. Яг үл дээр үеийн K-pop idol-ууд ямар хөөрхөн гоё ингээл байсан юм бэ? Ингээд амар natural харагдана. Их гоё бор арьстай ингээд нэг амар ирүүл хөшиг харагдаж байгаа байхгүй та. Like don't get me wrong. Одоо ингээд K-pop idol бас ингээд амар хөөрхөн харагдаг. Гэтэ ингээд мэдээж бүх газрууд те бүх улс оронд ингээд beauty trend байдаг. Тэгээд надад мэдгүй Солонгост бол одоо тэр beauty trend амар нэг хэвэн юм шиг ингээд санагддаг. Ингээд Lee Hyori-г ингээд 2000 оны бичлэг харах юм бол ингээд яг гоё нэг эмгтэй хүн шиг харагддаг харагдж гэх юм уу? Одоо үед ингээд ер нь миний хувьд ингээд Солонгос айдлууд ингээд илүү тийм жоохон хүүхдийн persona та болоод байгаа юм шиг надад санагдсан. Ингээд мэдээж ингээд cute хөөрхөн ингээд аашилж болно. Гэтэ ингээд тэр cute хөөрхөн ааштай нь амар нэг дэндүү жоохон хүүхчиг байгаад тахаа надад ингээд амар эвгүй санагддаг. За ингээд нөгөө юугаа бодчихлаа. За одоо нэга жоохон хатаа гатгая. За нэга гатчих оронд би өөртөө жоохон foundation төрхлээ. Бүтэн foundation биш би зүгээр юм BB cream төрхлээ. BB cream-ийг төрхөөс өмнө жоохон primer төрхлээ. Ер нь одоо ингээд 2000 оны ингээд трендүүд ингээд буцаад амар орж ирж байгаа. Ер нь амар ороод ирсэн шүү дээ. Одоо бид нар баруун 2014 он руугаа буцаж орж ирэх. Багаар орж эхлээд байна. Тэгээд I hope ингээд тэр 2000 оны трендээс илүү бор орстой тренд ингээд илүү орж ирээсэй гэж би бодож байна. Нэг амар хүмүүсийг ингээд заавалжгүй цагаан царайтай байлгах гэдэг ингээд ядахгүй юу нөө. За одоо би beauty spender-аа ингээд зүгээр blend хийлээ. Заавалжгүй бүх арьсууд ингээд яг нэг шил шиг ингээд нэг цав цагаан ингээд юучгүй байгаалгүй шүү дээ. Хайдаа ингээд арьс шиг харагдахад бол зүгээр заавалжгүй тийм шил мэл бүхэлдэй шиг бол харагдах эсэхгүй. Тийм болохоор би ингээд ийм BB cream ингээд CC cream төрхөх эсвэл тийм skin tint-үүд өдөртөө ингээд би зөв дуртай. Ягаад гэвэл ингээд миний ингээд жоох ингээд freckles ингээд нарны одоо sunspot-ыг мань бүр ингээд одоо ингээд нуугаад алуу болгочдгоо ингээд жоохон байдаг. Миний зарим ингээд батганы сарай өдөр ингээд жоохон байдаг. Одоо миний минг цэнг одоо ингээд байж шүү дээ. Тэгээ бүгдээр ингээд нуухгүй ингээд харагдвал надаа илүү ингээд өвгий царайг илүү ингээд өвөрмөц харагдвал юм шиг надад санагдав. За одоо би жоохон blush түрхээ тэгээ. Би зүгээр blush орон зүгээр энэ ягаа оруулах юм бол би зүгээр ингээд өгчтэй. За би бол хөмсгөн будахгүй дээр үед ингээд 2000 онд ч ингээд амар тийм нарийнхан тийм зөөлөн хөмсгнөр ингээд байдаг. Би зүгээр хөмсгөө зүгээр саманчи заяа. Болох гад. Зүгээр ингээд саманчи. Make it look neater, you know. Надад ийм жижигхэн нарийн хормогч иргүүлэгч ингээд илүү амар юм шиг надад санагддаг. Ягаад гэвэл ингээд томыг ингээд зүсгээр миний ингээд яг бүх сормосыг нэг ингээд авч барьж ингээд эргүүлдэггүй юм шиг санагддаг. Ийм жижигхэн байхаар ингээд хэсгээр эргүүлэхээр илүү нөлөөтэй юм шиг надад санагддаг. Яа. Тэгэхэд ингээд гадна талаас ингээд хэлнэ. Тэгээд колор нь орно. Тэгээд тэр талын одоо нөгөө нүдтэй одоо ингээд эргүүлсэн сармасаа бодъя.
Би ер нь одоогоос эхлээд ер нь тэгээд бичлэгүүдээ ер нь монголоор хий гэж бодож байгаа. Тэгэхээр өмнө миний одоо монгол хэлний үгний баялаг ер нь жоохон муу ахгүй. Тийм болохоор би зарим юм ингээд тайлбарлахтай яг бүтэн яг тайлбарлаж чадахгүй. Тийм болохоор өөр ирэхгүй ингээд монголоор ярихаас жоохон ичээд ингээд та нарт яг 100% юм ингээд илэрхийлж чадахгүй юм шиг санагдав. Өмнө нь бол тэгээд ер нь дандаа ингээд бичлэгүүдээ англиар хийдэг байсан. Гэтэ ойр үед үгүй би ингээд гадаадд ингээд олон жил ингээд амьдраад тахаар хайда зарим монгол хүмүүстэй ингээд ярихаар миний монгол хэлний чадвар ингээд бүр багасаад байгаа нь надад их нэгдээд байгаа. Тэгээд би бичлэгээ ч гэсэн ингээд янзлж байхдаа амар их одоо ингээд за ингээд гэл тийм жижиг цаажиг тийм үгүүд ингээд амар их ашигладаг. Тэгээд монголоор бичлэг хийж өрнө монголоор ярих чадвараа дээшлүүлье гэж юу бодож байгаа. Би одоо зарим үгүүдийг одоо буруу хэлээд дагуу. Та нар comment section дээр намайг зүгээр шууд засаарэ. Намайг одоо зүгээр шууд correct хийгээрэй. Ер нь ямар нэг үгийг яаж зөв хэлэх юм зүгээр шууд нээлттэй зүгээр хэлчихээрэй. За яа. Жишээлбэл би өмнөх бичлэгэн дээр би нөгөө хүүдийг монголоор юу гэж хэлхийг мэдэхгүй. Тэгээд Google Translator ингээд translate хийсэн чи like юудэнтэй цамц гэх тэгээд би тэгээд honestly like for the love нэрээ шүү би өмнө юудэнтэй гэдэг үг like гэдэг үгийг мэдэхгүй ерөөсөө сонсож байгаагүй гэсэн чи юудэнтэй гэдэг нь малгай гэсэн үг юм билээ шүү дээ. Тэгээд доорх яг тэр бичлэгийн доорх комментээр нь ингээд манай нэг үзэгч маань ингээд юудэнтэй гэдэг нь малгай гэсэн үг шүү. Тэгээд юудэнтэй цамц гэдэг нь бол зүг гэх. Тэгээд аваад окей. Юудэнтэй жоох ингээд сүүдэр тавьчих. За, уруулын бодог. Миний санаж байгаагаар ингээд 2000 онд ер нь ингээд амар тод өнгийн уруулын бодог нэг амар төртггүй байсан. Хинхтэй ер нь ингээд жоохон тийм nude бодог ингээд төрхтэй байсан. Тийм болохоор зүгээр энэ concealer аваад уруулаа жоохон бодлоо заяа. Гадна талын ингээд ингэж уруулаа жоохон дижгэн болгохгүй. Тэгээд блендерээр blend хийгээд за тэгээд би нөгөө blush ашигласан энэ ягаан уруулын бодгаа зүгээр яг уруулынхан голдоо тэгээд консилертайгаа хайлаа. Тэгээд ийм жоохон цайвар ийм өнгөгүй lip gloss-оор уруул өнгөлөгчөөр өнгөлчээ. Yeah. За ингээд нүр бодолт маань болоо. Одоо би үсээ анцлаад байгаа. За эхлээд үсээ жоохон самбах. За одоо үсээ голоор юм биш. Хажуу талаар нь ингээд тухуу. Oh my god. Oh my god. Энэ тэмэр жоохон хүчтэй санагдчихлаа. За бачаар энэ чолкны асуудлыг яах ёстой юм бэ? Жоохон ингүүл арай дээр юм уу? За тэгээд рашгаа болгоод одоо үсэн нэг ингээд болж байна. За би очоод энэ дээгүүрх цамцаа би солиод байгаа. Нэг хэвтэй мак өмсчлээ. I think this is like good. Би нэг цэцэг шиг харагдаад байна. Нэг дөнгөж урагч байгаа цэцэг шиг харагдаад. За ингээд ийм том hoop earrings үү ингээд би хоёр монгол харагдав. Яси одоо ингээд жоохон болж эхэлж байна. See, it's coming together. Авчаар нэмжүүл илүү хөр харагдах юм шиг надад санагдаад байна. Яа. Тэр ингэ болчлоо штэ. Өөр нэг нэмж хасаж явах юм байхгүй л үү. Зүйлт хэрэгтэй болоо.
байж байгаа. Би надад ямар зүйл тань би хараад байгаа. Энд яг тохирох зүйл байна уу бигээс хараад байна. Нэг тохирох зүйл галгаа. За зүгээр зүйлдэхгүй байлаа. This is the look 2000 оны Lihiori-гийн make. За ингээд бичлэг маань ингээд өнөрлөж байна. Та нарын энэ 2000 оны нүүр бодлын бичлэг та нарт таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд асуулт өдөр байгуул та нар доор comment section үлдээгээрэй. Тэгээд мэдээж энэ channel-ыг ерөө намайг support хиймээр байгуул мэдээж энэ channel дээр subscribe хийгээд like дараад share хийгээрэй. Өөр юм гэх юм бол намайг Instagram дээр дагаж олно. Би Instagram дээр ингээд өөрийнхөө өдөр тутмынхан одоо outfit одоо хувцас хоноор ингээд нүүр бодлуудаа ер нь би Instagram дээр амар их оруулдаг. Тийм болохоор намайг Instagram дээр бас дагаж олно шүү. За ингээд дуслаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.